Танд одоо ажиллаж байгаа албан хаагчид харагдахгүй байна буюу ажиллаж байгаа хүмүүс маань ажиллахгүй жагсаалтад орсон байна. Яаж ажиллаж байгаа жагсаалтад оруулах вэ буюу хэрхэн тэдгээр хүмүүсийг идэвхтэй төлөвт оруулах вэ гэж асуусан байна. Хүний нөөцийн систем нэвтрэхэд ажиллаж байгаа гэсэн жагсаалт харагдана. За энэ дээр танад одоо ажиллаж байгаа хүмүүс нь харагдахгүй байх юм бол та энэ дээр дараад ажиллахгүй байгаа гэдэг жагсаалтыг шалгана. За жишээлбэл энэ Хотгон бол гэдэг хүн манад ажилладаг. Гэтэл энэ хүн маань ажиллахгүй байгаа жагсаалтад ороод ажлаас гарсан гэсэн төлөвтэй болсон байна гэж. За тэгвэл энэ хүнийг засварлахын тулд энэ уртлынх нь кодн дээр нь дарна. За хэрвээ энэ хүнийг одоо энэ байгууллагад одоо буцааж авахын тулд энэ ажилд авсан түүх гэдгийг дарна. За энэ дээрээс энэ одоо манай байгууллагын нэр харагдаж байна. За тухайн байгууллагын ажилд авсан тушаалыг нь оруулна. За энэ хүн тушаалаар орсон гэх юм бол энэ тушаалын дугаарыг нь оруулна. За даатгуулагчийн төрлийг нь заавал сонгоно. Энд улаан үржих тэмдэгтэй байх юм бол зайлшгүй оруулах мэдээллийн талбар байгаа. Энийг сонгож бүглэхгүй бол энэ мэдээлэл орж хадгалагдахгүй гэсэн үг. За энэ хүн нь захиргааны хэлтсэд ажилладаг гэх юм бол дотоод нэгжийг нь сонгоно. За ажлын байрыг нь за энэ хүн хэрвээ захирал хийдэг бол захирал гэж оруулна. Эсвэл бичин гараас бишээд оруулчихна гэсэн үг. Дээр багш гэж оруулахгүй байна. Энэ дээр ажлын байр үүсгэсэн байх ёстой. Тэн дээр байгаа ажлын байруудаа сонгож ин гэсэн үг. За жишээлбэл энэ захирал гэдгийг сонгоё. За эхэлсэн огно нь болохоор за энэ хүн өмнө ажиллаж байсан буюу өмнө нь 2020 оноос эхэлж ажиллаж байсан гэх юм бол за 20 оны 1 сарын 1-ээс ажиллаж ирсэн гэх юм бол ингээ оруулна. За дууссан огног нь оруулах шаардлагагүй. За төрийн албаны ангиллыг нь оруулна. За төрийн үйлчлэгээний алба гэж сонгоё. За эндээс нь боловсролын байгууллагын жишээ нь ТЭВ гэх сонголтыг хийгээд албан тушаалын ангилал нь за төрийн үйлчлэгээний албан агч гэж сонгоод зэрэглэлийг нь за жишээлбэл ТЭВ-ийн 8 гээд 8-ийн 1 за 8-ийн 5 гэдэг шатлалыг сонголоо. Цалингийн сүлжээг нь эндээс нь төрийн үйлчлэгээ, эрүүл мэндээс бусад гэдгийг сонгоно. За эндээс нь үндсэн цалингийн хэмжээ нь автоматар гараад ирнэ гэсэн үг. За хөдөлмөрийн нөхцөл нь хэвэнтэй энэ улаан өнгөтэй буюу заавал сонгох талбаруудыг бүглэнтэй. За нэмж тооцох жилийн тоо гэж байна те. Энэ нийгмийн даатгалыг ашиглагдана. За энэ тохиолдолд нэмж тооцох жилийн тоо оруулахгүй. Тэгэхээр ингээ үргэлжлүүлэх товчон дээр таарна. За эндээсээ хуулийн заалтыг сонгоно. За юу гэдэг те төрийн албаны тухай хуулийн за энэ заалт байж болно жишээ шүү. За заалтынх нь одоо өгүүлбэр нь энэ дээр ороод ирж байгаа гэсэн үг шүү. За ингээд энэ дээр энэ хүнийг танаа байгууллагад авсан тушаалыг нь хавсрах хэрэгтэй шүү. Энэ PDF файл буюу PDF форматаар оруулна. За энэ дээр дарж оруулна уу гэдэг те. За PDF форматаар бэлдсэн файлаа энэ дээрээсээ сонгоод ингээд хадгалчихна. Хадгалах тавьчихна. За одоо нөгөө анх ажлаас гарсан төлөвтэй байсан хүнээ би яг эндээ буцаагаад ажилдаа авч үгүй юу гэдгийг харахтаа энэ нэгээ сонгоод линкээ дараад refresh буюу enter тавьж таарчихна. За энэ дээр анхааруулах тэмдэг гарсан мэндэ ажлаас гарсан төлөв нь өөрчлөгдөхгүй. Тэгэхээр яагаад тэгж байна вэ гэхээр энэ ажил эрхлэлтийн түүх нь энэ хугацааны хувьд давхарсан байна те. Тэгэхээр давхардаад байгаа буруу оруулсан мэдээллийг нь энэ дээрээ дараад устгахчээ. Сонгоод устгах тавьж тарчих тийм. Тэгээд тэгээд дахиад шинжилээд. За энэ нь болохоор 2020 оноос 1 сарын 1-ээс хойш ажиллаж байгаа гэж оруулсан байтал энэ
шүүгч буюу энэ одоо буруу оруулсан мэдээлэл нь болохоор 21 оны 10 сарын гээд одооны хугацааг энэс хойш хугацаанд энэ хүү ажилласан болж харагдаад ингээд хугацаа давхарсан байгаа байхгүй. Тэгэхээр энийг юм уу адил одоо буруу гэсэн мэдээлэлээ устгаад ингээд асуудалгүй харшилж. За ингээд энийг дахиад шинжилээд үз. Тэгэхээр энэ хүн нэтгэвтэй төлөвтэй болж байгаа. За энэ хүний тухайлбал энэ хүн жишээ нь 2020 оны 1 сарын 1-ээс өмнө өөр байгууллагад ажиллаж байсан бол тэрийг нь өөр байгууллагад ажилласан түүх гэдээ оруулна. За бүгдрээ жишээ олгоод оруулъя. За энэ хүн бол за жишээ шүү. Хувийн хвшилд ажиллаж байсан бол төрийн байгууллага хэсэг гэдэг дээр нь үгүйгээд за жишээлбэл MCS гэдэг компанид ажиллаж байсан гэвэл энийг нь оруулаад за тухайн дотоод нэгж нь борлуулалтын тасаг жишээ оруулаад оруулчих. За энэ дээр нь болохоор менежер ихсэн огногийн оруулахдаа за жишээ нь 2019 оны 1 сарын 1-ээс ажиллаж байсан. Дууссан хугацаа нь болохоор 2020 оны 1 сарын 1-ээс өмнө л ах хэвээр тийм үү. Хэрвээ өнөөдрийг сонгох юм бол нөгөө түрүүний улбар шар өнгөтэй анхааруулга нь гараад ирнэ тийм үү. За 19 оны 12 сарын 31-нд гээд за энэ хувийн байгууллага учраас энэ нөгөө албан тушаалын ангилал зэрэглэл нь орох шаардлагагүй. За энэ даатгуулагчийн төрөл нь за 01 гэдэг нэг сонгоч. За энэ дээр бол өмнөх ажлын түүхийг оруулахад энэ дээр бол тушаал гэрээг нь оруулах шаардлага байхгүй учраас энийг нь хадгалчих. За тэгэхээр энэ хүн маань буцаад нөгөө ажиллаж байгаа жагсаалтад орсон уу юу гэдгийг харъя те. За энэ хотхон болт гээд энэ хүний 2 жил нь орсон байна. Эндээс жагсаалтаас жишээ нь энэ хүний гар утасны мэдээлэл нь ороогүй байна. Имэйл нь ороогүй байна те. Тэгвэл буцаж энэ дээрээ дарж оруулаад үндсэн мэдээлэл хэсэг рүү нь ороод хувийн мэдээлэл гээд за доошлуулад энэ гэр бүлийн байдал, садан төрлийн байдал гэж оруулдаг тийм үү. Тэдгээр мэдээллүүд нь оруулж болно. За гар утас дээр нь болохоор жишээ болгон гэж оруулж тэ. За гар утас орууллаа. За имэйл хаяг нь болохоор за хувийн имэйлийн хаяг тэ. Энэ имэйл яагаад бүртгэдэг вэ гэхээр цалиусны мэдээлэл авдаг байгаа. За өөрийнх нь имэйл хаягийг бүртгэе тэ. Ингээд өөрийнхөө имэйлийг яллаа гэд оруулчих. Ингээд за энэ дээр нөгөө яаралтай үед холбоо ярих хүний мэдээлэлгээ заавал оруулах талбар байгаа. Энэ дээр тэгэхээр за энэ нь аавна гэд эцнийхэн дугаар нь за ингээд оруулаад дээшээ скроллдоод хадгалах төвчөнд за амжилттай гэж хадгалсан байна тийм үү. За энэ мэдээлэл орж байгаа юу гэдгийг баталгаажуулж харах юм бол за энэ мэдээлэл нь орсон байна. За имэйл нь энэ дээр харагдахгүй нэ. За энэ шалгалт гэх мэтчлэн мэдээлэл оруулна. За энэ хүн хэрвээ нэмэгдэл авдаг бол дарж ороод энэ нэмэгдэл хэсгээр нь оруулна тийм үү. За нэмэгдэл нэмэх гэдэг энэ төвчөнд дээр дарна. За энэ дээрээсээ за хамгийн түгээмэл авдаг мэдээлэл бол аль пас хугацаа байдаг тийм үү. Т-зэгийн болон Т-үгийн албан хаагчид аль пас хугацааны нэмэгдлийг ингээд утгаар нь хайчиж болно. За энэ дээрээс энэ хүн бол 61-ээс 120 сар ажилласан буюу төрд ажилласан сар нь 24 сар гараад ирсэн тийм үү. За тэгээд нөгөө хэрвээ энэ хүн яг 61 сар ажилласан буюу нөгөө энэ дагаа ажил эрхлэлтийн түүх дээр нэмж оруулах нь шүү дээ тий. За энэ жишээ болгоод 5% гэдээ оруулчих. Энэ нэмэгдлийнх нь хэмжээ нь 5% учраас 5-аас 5 гэж байгаа. Интервал байхгүй гэсэн үг. За дуусах огног заавал 100% мэдэхгүй учраас хизээ дуусахыг мэдэхгүй учраас оруулах шаардлагагүй. Ингээд хадгал. За энэ хүний нэмэгдэл ингээд ороод ирнэ. За энэ хүн яг юуны нэмэгдэл авд юм бэ гэвэл Т-зэгийн болон Т-үгийн албан хаагчид төрийн аль бас хугацааны нэмэгдэл гээд энэ сар нас харагдаж байгаа. Ингээд орно гэсэн үг. За ийм
энгийн байдлаар мэдээ